Монгол улсад хүний эрх дээд зэргээр зөрчигдөг гэдгийг зөвхөн жирийн ард түмэн л сайн мэднэ. Яагаад гэвэл хуулийн хатуунуудаар ядарсан иргэдээ маш ширүүн байдаг болохоор жирийн иргэдэл зөвхөн энэ тухай мэддэг юм. Харин дээд дарга нар бол энэ тухай мэдгчгүй мэдсэн ч байхад ёстой юм шигээр хүлээж авна. Хүний эрхийг бүдүүлгээр зөрчдөг, зохиомол хэлс хэрэгт зориуд хутган шорон гянданд хорж тамалдаг хэрэг байсаар л байгаа. Ялангуяа ардчсан нам засаг барьснаас хойш энэ харгас үйлдэл шууд ил тодор одны нүдэн дээр явагдах болсон. Ерөнхий сайдаас Алтан хуйгийн ахлах зөвлөх ноён ганцгүй иргэдэр гихтэл ямар ч гэм зэмгүй мөнгөнд яг их жимэгтэйг шоронд хорж дараа нь шүүхээс ял оноож эрх чөлөө нэр төр ажил амьдрал бүхэл юмыг нь самарч хайсан. Нэг өсөндөө тэр гэм зэмгүй бүсгүйн амьдралыг оронгоор нь сүйтгэсэн. Одоо тэр бүсгүйг хэн ажилд авах вэ? Энэ бүхний эцэс түүний гэмгүй юм байна гэж цагаатгсан. Бүтэн 2 жил шахам амьдраад арчилж явсан түүнд энэ бүхэн сайхан байсан гэж бодно. Одоо тэгээд гэмгүй хүнийг хэлс хэрэгт гүтгэж орон шоронд хорж тамлаж ар гэр амьдралыг нь самарсан хүмүүс ямар хариуцлага хүлээх вэ? Ядчил тэр бүсгүүд хэрэг тогсон авилгатай дэмжих газрын байц авчид ял оноос нь шүүгч ял төлөвлөсөн прокурор эмэгтэй түүнийг буруутай гэж батлаа зогсож байсан гэрчүүд тэгээд түүнээс уушлал гуйшин уу. Одоо ахад гэм зэмгүй байж мэдих эмэгтэйчүүдийг нялхур нөхөр шүүдрээс нь салгаж хорлоо. Энэ бүхэн ингээд л үргэлжлээд авах уу? Энэ тэгээд бидний зорьсон арчил муу юм уу? Энэ тэгээд бидний мөрөөдөж байгаа нийгмийн хөгжил үү? Үүнд хэн хариулах вэ? Гэм зэмгүй хүнийг тамдан зовоож ажил амьдралыг нь тэр жигтэн самарч хайсныхаа төлөө хэн хариуцлага хүлээх вэ? Ноён ерөнхийлөгч, Монгол улсын хурлын дарга, ноён ерөнхий сайд, улсын дээд шүүхийн шүүгч нар.